За тэгээд өнөөдрийнхөө зочныг авцгаая. Дуучин Намон буюу бидний мэдих Намоныг студид орж байна. Зэнэ. Юушээ суугаарай. Ман хөвчөө зөөгээд микрофон ортолоо. Жоохон сонсч тээ. Морлоо жоохон сонсч болж байна уу? За, өглөөний минь наманы гахалтай гоё харагдаж байна. Ямар үзэсгэлэнтэй юм бэ? Өглөөг яаж эхлүүлж байна да? Цаг зав гаргаж ирсэнд баярлалаа. Гоё өглөөний минь та хоёрт өглөөний минь урьсанд маш их баярлалаа. Өглөөг яг танахаар л эхлүүлж байна да одоо. Ер нь өглөөс ирээд хөвчлэн юу идэг вэ? Шууд 2 аяга бүлээ усаадаг. Аха. Тэгэл хоолундаа идэл ажлуудаа зохицуулаад шууд өдөр ер нь бол дандаа ажиллаар л эхэлдэг дээ. Адилхан дөө би нэг тийм спешиал юм байхгүй. Бид ер нь сайн мэднэ. Залуучууд маань ялангуяа наманыг бол их сайн мэдж байгаа. Гэхдээ манай эфирийг бас олон насны төлөөллийн хүмүүс үздэг учраас наманы маань өөрийгөө танилцуулаад гурлаа өнөөдрийнхээ яг жинхэнэ ярээр орё тийм. За сайн байцгаана уу Монголын арт түмээ. Намайг Намон гэдгээ тэгээд артист нэмийг болохоор Намоне гэдэг. Тэгээд би одоо бараг 10 гаруй жил яг урлагийн салбарт зүтгэж бийтэй байна. Аха. Яа тэгэхээр бас бид нар ер нь бас дуучин гэдгээр мэднэ. За тийм мөн үндсэн ер нь өөр мэрэгчлээсээ бид нартай танилцуулбал архитектор гэж байна. Миний яг үндсэн мэрэгжил архитектор. Тийм багасаа л ер нь уран зураг, хар зураг, геометри, физик, математикийн чиглэлээр илүү гүнзгийрч сурчсан. Болохоор тэгэл өөрийн мэдлэгөө зүгээр л архитектор сонгосон. Түүнээс л дуртай бишээ. Оо за. Их сургуульд байхдаа яг нөгөө подкастыг сонсч ирсэн л доо шүтээсийн архитекторыг төгссөн гэд тэгээд их сургуульд байхдаа бас яг энэ нөгөө уран бүтээлд илүү дуртайгаа, дуулах дуртайгаа бүр ингэж сайн олж мэдчихсэн гэдэг зүйлийг ярьжсэн. Тэгээд сүүлийн үед бишээ би энэ дээр юу гэж асуух гэж байна гэхээр нөгөө сая одоо гардаг 1 2 3 гэд энэ бол яг монголчуудын хувьд хамгийн сайн намоныг бидэх бас гүүр болсон дуу юм болов гэж боддог. Наманы бас энэ дээр юу гэж боддог вэ? Энэ дууны бас түүхээсээ хуваалцвал тий. Бас өөр подкастууд дээр мэдээж ярьжлээсэн баг. Саяны ярьсан юмд нэг засар бас байх шүү. Би шүтээсийг төгсөх курстэй хайцсан хүн баг шүү. За. Тэгээд яг тохоо үедээ давхар нөгөө урлагийнхаа чиглэл рүү илүү дуурлаад тэгээ яг зэрэг үнэхээр хийх боломж угаасаа байхгүй маань. Тэгээд би угаасаа энэ сургуулаа төгсөөд хизээч архитектор мэргэжлэрээ ажиллахгүй юм байна. Одоо тэгвэл хугацаа алдаад яг би өөрийгөө юу хийх ёстойг мэдсэн юм чи одоо тэгээд алдаад тах юм байхгүй. Зөлөөсөө л гаргая гэд урлагийн салбар руугаа орсон хүн юм байгаа шүү. Түүнээс л тэр гой сургуулаа төгсөж болж чадаагүй. Гэхдээ тэндээс авсан мэдлэгээрээ бол амар тийм бахархалтай байдаг. За засар дуслаа. Дараагийнх нь болохоор дууных нь 1 2 3 болохоор миний хамгийн анх биччихсэн шүлэг болон зохиожсан аюудын эхний 5-ын 1 баггүй юу. Тэгээд 1 2 3 аюу хацтай маш сайн олонд хүрсэн. Тэгээд энэ олон жил намайгаас тижээж байгаа тоо бас мөнөөс өмнө. Тэгээд одоо хүртэл яг 1 2 3-ыг одоо гүйцэх олонд нөгөө хөргөж чадсан доо одоогоор бол гарааг байна. Гэхдээ яг хуу 2 цамаг хийчихсэн байгаа. Тэр 2 цамгаас л бас даваад гарч ирч чадах болов гэж бас найдаж байгаа юм. Тэр үед шүлгийн өөрөө зохиосныг би мэддэг. Аяыг нь бас өөрөө зохиож исэн юм байна. Тийм. Тэр ер нь яг хизээ ямар мүүд дээр яаж зохиож исэн шүлэг аян бол тухайн үед болохоор одоо яг ингээд мэдрэмжээс ханахаар би нэг тийм амар хайрцаглагдаад байгаа юм шиг санагдаад идэв гэсэхгүй бүх юмд нэг тийм яг зөвхөн нэг хүний одоо өөрийнхөө бодлоор л хандаад байгаа юм шиг. Тэгээд ямар хэцүү юм бэ? Яагаад ингэж амар стресстэй байгаа юм бэ гэж бодоод зүгээр энд байгаа нэг стресс буглаад байгаа юмыг ин хажууд ингэж тавиад юу ч болоогүй шиг нэг ингэ зүгээр хараад үзээ л та гэж бодож ер нь бичсэн байгаа байхгүй. Тэгээд яг
зүгээр ингээд сэтгэлдээ зүүсэн зүйлтэй тайлаад амархуу гэдэг нь яг тэрийг хамгийн тодор одоо илэрхийлж байгаа мөрөөсөн гэх юм уу. Тэгээд юу ч бодохгүй зүгээр за 1 2 3 гэд нэг эхлэл нэг тийм байдаг шүү дээ. Тийм ер нь бол хүмүүс яг тухайд амар эмо дуул гэж яриад байдаг ус. Яг үндэ энэ чинь амар тийм медитейшн байсан байхгүй юу? Шууд ингээ гоё юу яаж goosebumps гэж шүү. Goosebumps яг гоё ингээд сэтгэлдээ зүүсэн зүйлтэй тайлаад гэдэг шүү дээ. Тэр нь болохоор яг тийм утгыг илэрхийлж ирсэн. Тэгээд 1 2 3 гэд эхлэе гэд тийм ингэж байгаа гэдгийг нэрээсөө бас яг тэгж сонсож байгаагүй юм шүү. Ерөөсөө эмороод л эсвэл айгүй эмороод би ч сонсож тэгжсэн санагдаа. Гэж тэгдэгдээсээ. Гоё яг түүхээс сонссон гоё тий. Намаа нэгээс асуух нь одоо сүүлийн үед юу н ямар уран бүтээл дээр төвлөрч जैन тэгээ юу н шин дуу шин үг юу н бичиж эхлэх мөчд юу н ямар мэдрэмжүүд бас төрөлдөг үү те. Аха. Шинэ уран бүтээл дээр яг ажиллаагүй би яг бараг 2 жил гацсан юм аа. Ер нь бол тэгээд яг 2 жил гацсны дараахан бас нөгөө тэнгисийн эрэг болоод айгүй азтай тэгээ централийнх нь бас маш их баярлалаа. Танаа хэлээсээ баярлалаа. Тэгээд 2 жил яг юу болсон бэ гэхлээр миний баруун болон тэгээд зүүн чих хоёулаа жил дараалаад дүлэрсэн байдаг юм аа. Тэгээ би юу ч хийж чадаагүй маа. Дуулж чадахгүй, нөгөө юм аа хийж чадахгүй, зохиоч чадахгүй. Тэгээ тэрнийхээ дараа бүрэн эдгэрэд 2 чих маань ер нь л одоо бүрэн эдгэрсэн маа. Тэгээд одоо яг шинэ 2 цомогт бэлтчихсэн. Яг mix master-ийн одоо сүүлийн шатн дээр ер нь бол ихэнх нь явж байгаа. Тэгээд энэ жилдээ би хоёулыг энэ цацна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд нэг цом нь болохоор EP яг тухайн үед жоохон хэцүү байсан. Одоо би дахиад хэрэг сонсч чадахгүй бол би юу үлдээх юм бол гэж бодоод жоохон ингэж шарлахаж хийсэн нэлийн артлаг EP байгаа. Нөгөөх нь болохоор саяхнаас хийж гисэн нөгөө сэтгэл санаа маань ч гэсэн амар гоё дээрдээд тэгээ буцаад 1 2 3-ийн vibe дахиад ер нь ингээ байхгүй байгаад байгаа байхгүй юу. Үгүй нэг тэгвэл би л хийж чадах юм биш үү. Энийг одоо тэгвэл жоохон том болоод нэг ухаантай болж малсан юм бол жоохон level up хийгээд жоохон сайжруулад дахиад яг ийм гоё цомог хийл та гэд бодож хийсэн цомог байгаа. Ер нь бол амьд хөгжмөнтэй гэсэн үг. Гитар дээрээ зохиосон дунаад байгаа. Сайн намааны хэлж штэ яг нөгөө чихний одоо эрүүл мэндийн одоо талаас асуудал гэсэн тэр нь уучлаарай хизээ байсан гэсэн бай. Тэгээд тэр үед бас одоо бол эмчлэгдсэн гэж ойлголоо зөв үү тий. Аха. Тэр 22 23 он баха. 23 байна уу эсвэл 24 ямар ч тач яг жил дараалал яг баруун тал нь эхэлж дүлэрээд тэгээд нөгөөх нь яг идэгэл байжсэн чинь тал нь дүлэрч тийм шалтгаан нөгөө нэг хамар битүүрл. Тэгээ би өөрөө нөгөө хамар битүүрээд байгаагаа мэдхгүй удаа яваад тэгсэн чинь нөгөө чих рүү ингэж агаар орох хэвээр бүр маш нарийнхан 3 сар агаар орохгүй удаад дотроос идэлээд ингэж тэнгэрийг цалцсан. Нэг тийм юм бас юм аа. Гэтэ тэр үед бол бас сэтгэл зүйн хувьд бол амар ялангуяа урлагийн хүн тэр дундаа дуучин бүх юмыг сонсдог ийм одоо мэдрэмж өндөртэй онд бол нэлийн хүнд хэцүү үе баасан байна шүү дээ. Бүр яг нөгөө гүний л хамгийн гүний л хэцүүлсэн л та тэгээ сүүл рүүгээ бас арайч 2 чих дүлэрээгүй тэгээ мэдээч идэх нь ойлгомжтой л байсан л да бүр амар тийм хүн жилтгаан бас биш байсан болохоор тэгээл тодорхой хэмжээний цаг хугацааг бол бас туйсан тэр гэхдээ амар өвдсөн үед миний яг амьдралын амар том эргэлтийн цэг байсан гэх тийм сул дорой биш болсон гэх юм уу баргийн юм нэг гэдэг болсон юм. Дүлэрч ягвал шүү дээ гэж боддог болсон гэх юм. Илүү хүчтэй. Одоос нэг сүүлийн үед бас нэг тоглолтын талаар бас сайн үсэн тоглолтын тухай бас ярилцвал бас хэрхэн сайн үсэн тоглолтыг хийхэр болов те. Яг үндэ бол би тоглолт хий гэж ерөөсөй бодоагүй байхгүй. Хэдэж төлөвлөөгүй за хийхэд бол энэ 2 цамгаа ядаж цацсныхаа дараа нэг шинэ юмнуудтай тий тэгээд тоглолт хийндэ гэж боддог байсан боловч нэг хэсэг нэг тийм нэг амар тийм хар бараан байгаа юм санагдаад тахгүй юу. Энэ одоо яагаад хүмүүс ийм юм дээр ингэ төвлөрөөд байгаа юм бол доо гэл тэгээд явж байсан чинь нэг хуурай дүүгийн ангийнх нь охин хүнд өвдсөн байна гэд. Тэгээ би яг бодож байхдаа үгүй яагаад ер нь нэгэндээ ингэ
жоохон дэм болчихлоо байгаа юм бол яг үндэ тэгэл залуучууд ингээл шоуд цэнхэр ярих ухаараа хэдэн мянган төгрөг өрдөөж зөөр ингээ хандивт ингээд ганц пивнийхаа мөнгийг шилжүүлж болохгүй байгаа юм бахтай гэж зөөр ингээ бодоод тэгээд би тухайд миний дансанд нэг 40 мянган төгрөг хичээлээ тэгснээр би 30 мянган шилжүүлээд би ер нь ягаад энэс илүү тусалж чадахгүй байгаа юм бол гэж бодохдоо чаддаг юм надад дуулах шүү дээ. Тэгвэл тэгэл тоглолт хийж үзээд тэгээд давхар нүгээрээ би ч одоо нөгөө туршлагаас хоримтлуулна л та. Тэгээд ингээд тэр хүндээ тусалчих гэдэг анх шийдвэрийг хийсэн. Тэгтээ бид түүндээ тусалж амжаагүй л дээ. Тэгээд дараа нь угаасаа ганц тоглолт хийх зорилго маань л угаасаа туслах байсан болохоор бас өөр аягүй тийм мундаг залууг судлаад олоод тэгээд түүнд Заланбаатар гэж залуугийн эмчилгээний зардал руу ер нь бол тийм хандив болгож байгаа. Тоглолтын тухайд бас хичнээн дуу хэр хугацаанд бас явж байгаа. Хизээвэ гэх мэтлэнгээс нь нөгөө төрштөө 4 сарын 4 хагас өдөрхгүй тийм. Тэгээд on off дээр болно. Тоглолт маань ерөнхийдөө 7-оос за хаалгаа нэгээд 7:30-д бид нөгөө хүмүүсээ цуглах болов гэж ерөнхий тооцоолж байгаа. Тэгээд мэдээж хэрэг артистууд, гест артистууд байгаа. Тэгээд миний яг өөрийн перформанс бол нийт 20 дуу дуулахтаар байгаа. Яг тооцоод үзсэн чинь яг цаг 30-40 минут яг нон-стоп бэлдээд нөгөө бичлэгээ үзэхэд бол тийм болж ирсэн. Тэгээд найруулгыг бас маш сайн хийсэн байгаа. Бид нартай хамтарч ажиллаж байгаа хүмүүс хөгжимчүүд. Тэгээд манай артистууд ч гэсэндээ өөрөнхээр бид нар бүгдээрээ яг тус дэмээрээ хин чиндээс ашиг хараагүй болохоор сэтгэлийн юм гэдэг чинь өөр юм байна уу? Намны ч олон тайзан дээр гарсан олон ч одоо хамт олонтой нийлээд бас тоглолтууд гадагшаа бас явж тоглож исэн баг. Гэхдээ анх удаага бас яг ингээд бие даасан байдлаар хийж байгаа гэж бодоод байгаа тийм. Ойр үед бас тий уран бүтээлээсээ бас ярил. Өмнө яг тэгэл зөвөр өөр одоо хүмүүсийн тоглолтны одоо тийм дуулж ирсэн. Түүнээс бол яг ингэж амар бие даасан тоглолтын хэмжээний бол хийж орж үзэж байгаагүй. Тэгээд их хүнд ажил тийм байна. Тэгээд энэ тоглолтын дээр бас Majors Management гээд бас газар яг бас нэлээд өөрөөр хандив болж тусалж байгаа. Тэгээд ер нь л оролцож байгаа бүх газрууд л одоо гэх юм уу. Тийм одоо бүр гайхаал нэрээ болоод байгаа юм байна. Тэгээ бүр ингээ өдөр алган сэргээр ингээл хөгжмийнхаа бэлтгэл рүү явж байхдаа үгүй энэ манай хөгжимчд нэрээ л одоо ингээ тоглох гээд бид нар бэлдээд бүр одоо ингээ жин там болцсон байгаа юм бах та. Гэлэр гайхаал баг шүү дээ. За ямар сайхан гоё юм бэ тий. Тэр залуу үнэхээр л басаад ирэх ёстой болол ингээ ямар ч саадгүй гоё явж байгаа болоо гэж бодоод байгаа шүү дээ. Би сүүлд Наманыгийн нэг топ лайнтай хамтарсан дууг сонссон. Тэрнээс хойш бас яг шинэ уран бүтээлүүд ер нь ямар уран бүтээлүүд байна. Яг хэдийгээр нөгөө мьюзик видео болгож чадаагүй ч гэсэн тий хамгийн сүүлд гаргасан бас уран бүтээлээсээ үзэгчдэд сонирхолвол би яг үндэ бүр яг нөгөө нэг соло сингл дуу ер нь бол цацаагүй үзэж байна. Харин бас азар гэх юм уу топ лайныхан санал тавиад хамтдаа дуу хийсэн. Тэрний дараагаар Мисс юм бас өөрөө санал тавиад тэгээд бас бид хоёр бас хамт дуу хийсэн. Тэгээд тэр хүртэл би өөрөө нөгөө нэг жоохон сэтгэл зүйн асуудалтай байсан юм аа. Ялцчгүй нөгөө нэг өмнө ингээл өвдөөл өөрийнхөө хийбэр байсан яг хийж чадна гэж ганцхан бодож байсан юм болохоо би ч гот тодорхой хэмжээнд нөгөө нөлөөсөн юм шиг л миний сэтгэл зүйд. Тэгээд бас өвдснийхаа дараа би ч бүтэн жил яг нөгөө сэтгэл зүйн асуудлаар эмчилгээ хийлгэсэн аахгүй сэтгэл готрол гэдэг уншаар. Тэгэд яг тэр одоо ер нь сая яг 25 оны 11 сард би яг ингээд эмчилгээгээд басгаад за амьдрал сайхан байна гэд ирсэн байгаа. Одоо л тэгээд бүх юма бэлдээл. За одоо тэгэл дуугаад тий хизэмжтэй айхуу тий 2 3 гэж хэлсэн шүү дээ. Одоо ингээд бидэрс нөгөө намоныг бас намонэ гэдгийг нь л мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээд бас өөр ер нь хобби амьдралын маягтаа оруулдаг тий зүйлсүүд юу байдаг бол тэр талаасаа бас ирвэл ямар ч тач би айгүй тийм эрэл хайгуултгүй юм лээ. Өөрийгөө яг ингээд дүгнээд үцхээр
ингээд нэг газартаа ингээд тогтоод удаан бийж бас чаддггүй. Номын ордог уу яа. Öyгөө бас би ханьны орд. Миний мандалд хилэнцсэн. Тэгээд бас жоохон яг сахилга готох үедээ сахилга готдаг. Гэтэ тэр маань бас яг миний одоо энэ мэрэгжилд амар нэмэр болоод идэм шиг санагдаад байт юм. Би тэгээд юу ч ингээд одоо энэ яг яд юм бол энэ юу бэ гэж боддгоо байсан бол нэг юм зөхиогоо цаахгүй байсан хэл та. Тэгэл болж өгвөл одоо л яг жигнэсээ ингээд толгой тарих руугаа л эрдэм мэдлэг амар хиймээр санагдаад байгаа, бас хичээж байгаа тийм. Энэ тоглолтыг дуусгаад би явж англи хэл сурлаа. За амжилт төсөө. Ер нь архитектороор сурч исэн. За гэхдээ энэ дээр бол яг нэг юм юу гэдэг юм мэрэгчлэрээ ажилласан ч юм уу байхгүй. Яг л бүрэн дүүрэн одоо урлагт өөрийгөө зориулаад сүүлийн 10 жил гаруй хугацаанд бас ингээд тогтвортой бас ингээд зарим үед магадгүй асуудлаас болоод ингээд зогсож исэн байж болно. Гэхдээ сая ингээд яриагийн сонсохоор маш илэн талангүй ярьж ин л да намууны ийм асуудлуудаа тулгарсан сэтгэл зүйн асуудал байсан. За хүн болгонд л одоо ер нь өнөө цаг сэтгэл зүйн асуудал байдаг. Гэхдээ тэрийг бол айгүй нууж дарж явдаг ч гэдэг юм уу эсвэл бүх юм болж байгаа юм шигээр ингээд явдаг хүмүүс их байдаг. За тэгэхээр ер нь ийм одоо хүнд эрүүл мэндийн ч гэдэг юм уу сэтгэл зүйн ч гэдэг юм уу те ийм асуудлуудтай тулгархад намууны ер нь яаж зохицуулж тэрийг ер нь давн гарах юм арга барилтай байдаг. Бэ энэс аваалцвал тий. Яг үндэ одоо саяхан сүүлийн 6 сар л би яг хандл хийж чаддаг бас. Түүнээс бол дандаа асуудлуудаас жоохон цухтаад идэг төрлийн хүн байсан юм лээ. Эсвэл өөрийгөө яг өөр ажиллаар бүргээ булаад өөрийгөө ядраагаад би ч ядраагаад сэтгэл зүгч ядраагаад нэг тэгдэг төрлийн. Тэгээ тэр нь одоо бараг цухталтайсан байхгүй юу миний. Тэгээд тэгэх биш эсрэгээрээ зүгээр одоо нэг асуудал ингээ гараад ирвэл ураг ингэж тулгал ястай билүү. За. За яасан гинэ гэдэг. Тэгэл толол яг нөгөө хүн мэдрээд өөрийгөө ч ямар мяа юм бэ гэдэг мэдрээд тэгээ мяа гэдгийг мэдэрчээд тэр чинь бас байнга тийм байхгүй. Өөрийгөө нөгөө хүлээн зөвшөөрнө гэдэг аюул чухал юм лээ. Тийштэй би мяа би хаяада мяа штэ. Гэхдээ би хаяада бас мундаг штэ гэдэг нөгөө нэг юм харьцаас өөрийгөө нөгөө сайн ч талаар нь муу ч талаар нь хүлээн зөвшөөрдөг болцсон гэх юм уу. Энэ яг гол яг тэр түлхүүр нэм шиг санагдсан өөрийгөө буцаагаад босгох. Тийм одоо би ингэж жоохон ядарсан байна. Тийм ээ. Би зарим хүмүүсийг гомдооц. Намайгчлаар би ажиллаа, хоцроочлаа. Яад үл юм болцсон. Гэхдээ тэр хүн ойлгох албагүй гэдгийг бас сайн мэдж байгаа хэрэгтэй юм л. Тэгээ яах вэ? Хайда муу хүн болоод чамаагаа тоолонгоотлаа тэгэлгээс амарсан хүн чинь ажлыг бас хурдтай л хийдэг юм байл л тэ. Тэгээ энэ одоо цирклд орохгүй тулд яг жоохон эвгүүтэй л ядраад ирэнгүүт шууд ингэж амардаг ч юм уу тэ. Ер нь хүн биеэ эхлээд амраагаал бодлооч ингэж унтраагаад байн гоц ширтггүй байл болох зүгээр ядаж 1 минут ингэж тэнгэр харж суух юм л ингэ уц бүлгээд тахаар 1 минут ингэ сууж чадахгүй болцоо ямар сонио. Тэр уцыг ингээд өөрсөн нэг талбар тэр амар стресс төлдөг зүйл үнэхэр мөн мэлээ. Одоо тэгвэл хамгийн гоё аз жаргал авч байгаа зүйлс нь юу байгаа вэ? Эсвэл одоо сонирхож байгаа спорт урлаг одоо юу гэдэг нь те бас тиймэр өчигдөр нэрээ сакс үзчихсэн үү? Тэгж би амар сталкер биш шүү. Амар сталкер юм шиг ярьчлаа гэхдээ яг харсан юм аа. Тийм. Өөр хийж үзмээр байгаа гэх юм бол ямар ч тач жоохон тийм спортын чиглэл рүү жоохон ормоор. Тэгтээ тэр дондоо би шатрын спортыг аягүй сонирхож байгаа. Амар гоё юм лээ. Тийм яг нөгөө суудаг. Хүний тарих өөрөө одоо яг нэг тийм шин скил сураад тэрийгээ ингээс би сурчлаа штэ гэдэг мэдрэмжээ авахаараа амардгийн гинэ. Тэгээд яг энийг өмнө би нөгөө нэг хамгийн анх нөгөө англи хэл яг юу ч мэдгүй байхдаа ингээл сурж байхдаа яг нэрээ тийм байна. Нэрнгээсээ хүний тарих юм сураад тэрүүгээр урамшихаараа амраад идэм байна гэдгийг яг мэдчихээд дараа нь ингээд амар олон ингээл ажил төрөл ингээл хоорондоо холилдол бодол ингээд эмх замраагүй болж ирэхэд би шатар сайн мэдгүй ч гэсэн зүгээр нүүдлүүдийн мэдчихээд тоглож үзсэн чинь тэнд яг цэгцрээдс аахгүй юу. Яг ингээд шатар тоглож байгаа тэр нүүдэл болгон дээр тэгэл байсан юм шүү. Гэдэг нэг тийм гаргалгаанууд нь хажуугаар нь айгүй хөнгөн орж ирсэн гэх юм уу.
Тийм тэгэл болж өгөхөл нэг тийм шин юм л сураад байвал миний оюун санаа амраад байгаа мэн гэдгийг би ер нь ажигласан. Тэгэхээр энэ яг бүгдэнд нь адилхан баха. Тийм ээ тий. Нэрээ бас төсөөлөд үзсэн чинь бас байж маш болохуц тийм дүгнэлт байна гэж харж байна. Би бас яг өнгөрсөн бодлоо гин. Би чи хаана хизээ яаж амарч илээ гин. Бас мэдгүй надад ч бас нэг сэтгэл зүйн асуудал байдг хөө тийм болдог бах тийм нэрэл нүр толоход зөв юм шиг байгаа даа тий. Тэгээ бас эндээс нөгөө нэг асуухад ер нь одоо ингээд бид нар чинь ингээд их олон зүйл тууллаа шүү дээ. Тэгээд ер нь ингээд одоо намооныгийн хувьд л өөр их үеийг тэгээ одоотой ингээд харьцуулахад ер нь юугаараа ер нь өөр болсон гэж бодож байна тий. Өөрийгөө гой сайхан дүгнээд гоё ярил тий. Би нөгөө нэг хүн намайг юу гэж бодох ол гэдэгт анхаарлаа ер нь л одоо бараг л өхөө болж ийн гэх юм уу. Хамгийн том ялгаатай юм. Анх тэгэл жоохон тест юм дөө юм. 18-тай байсан 19-өөс эхэлсэн тийм. 1-2 цаг 19-тэй бараг 20 хүрэх чагцсан. Тэгээд тухайн үед бол тэгэл нөгөө комменттэй тийм ээ юм гэдэг юмд амар фокус өгвөл тэрнээс олж ганцаар уйлж байлаа. Тэгснэ тэрэндээ хаяад ийг орсон амар тэнэг зан гаргаж мараал байдаг байсан бол одоо нэг тийм байха бэлцсэн байна гэж бодсон ш. Тэгээд аюу тийм тэр бодлоосоо болоод бас өөрийгөө ингэж бүрэн нээж чаддгүй байсан юм лээ. Тийм ингээл зүгээр чив чимээгөө ингээд дарах охин гэдэг л нэртэй байсан юм аа. Тэгээд одоо ингээл янз бүрийн юм тоолол амар их юм бас сураал туршлага аваад хүмүүсийг ямар мундаг юм бэ гэдэг бүр ингээд бишрэл. Йоо би бүр хинч бэлээ. Юу яриад байгаа юм бэ? Одоо дахиад над дээр оролцсон. Нэг тийм болцсон юм шиг санагдаад байдаг шүү дээ. Ер нь ирээдүйд намааныгийн фэнүүд бас уран бүтээлийн хувьд те хүлээлт бас тавьж байгаа гэж бодож байна. Тэгээд намааны өөрөө харин ямар үзэл санааны хувьд ч гэдэм үү ямар хөө vibe-ийг сайн ярьж штэ нөө 1 2 3-ын vibe-ийг бий л өгч чадах юм шүү гэд тэ тэрнтэй адилхан ерөөхдөө хүлээж байгаа нөө фануудаа ямар хөө юм мэдрэмжийг өгөх уран бүтээлүүд хийх бол гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Би яг туусан бүх юмаа л одоо битцсэн байгаа гэх юм уу. Тэгэхээр готарсан үеинд шүлэгтэй дууч байгаа. Тэрийг давцсан байгаа, давж байгаа үеийнч байгаа. Тийм болохоор яг ер нь айгүй хөрх болов гэж би надад бас тэнд ингээд худлаа нэг тийм бицэн юм байхгүй. Дандаа бүх юм одоо үнэн гэх юм уу. Тийм болохоор яг хүлээжсэн хүмүүст бол нэлээд хөрх баха. Дээрэс нь одоо яг энэ цавмагийг цацгаас өмнө бол би ингээд өөр олон жанр зөндөө оролдож үзсэн. Бүр зөндөө оролдож үзээд яг уу чадчихээн. Гэхдээ яг 100% надад тохирохгүй байна. Би тэгвэл тэгэл угаасаа л гитараа бариад суух хэрэгтэй хүү юм байна гэдгийг одоо л ухаарлаа ёо. Үржиж ойлгох гэдэг. Ёо. Jazz бас хэлбэрээр нэгтүүлж исэн тий. Тийм би ер нь хөгжимлөг айгүй мелоди ихтэй дээшээ доошоо савлгаатай л тийм хөгжим дуртай юм лээ. Яг ингээд 1 тоноор 4 нотондоо баригдсан жоохон хэдхэн гайттай юм нэг сонсдог төрлийн хүн биш юм л. Аль болох ингээл дээшээ доошоо өнгөнүүд хооронд хэлбэлзэл мажор байжснаа гинт минор олж мал. Тиймэрхүү юм л аюу дуртай юм л. Би намааныгийн нөгөө 1 2 3-аас гадна нөгөө Young Moji-тэй дуусан хотын годомж гэдэг байдаг шүү дээ. Шөнийг бодомж. Шөнийг годомж тий. Тэр их гоё санагдаад байдаг шүү дээ. Цаанаа нэг тийм кул авраатай. Тэгээд намааныгийн тэр инээмсэглэлд би бас их дуртай. Намааныг хамгийн гоё юм чимдэг зүйлээ нэг бол яг юм уруулны тэр нэг юм хэлбэрч юм уу тий инээмсэглэл нь их гоё харагддаг шүү. Яна баярлалаа. За дахиад нэг магт яваа гэж хэлдэг. Гэхдээ ингээ эмэгтэй хүнээс магтаа сонсохоор эрэгтэй хүнээс магтаа сонснос илүү гоё тийм үү? Үнэн байгаа тийм үү? Тийм бах тийм нэр. Эрэгтэйчдээ тэгээд яг яадаг бах л та тийм ингээд яасан хөрх юм. Ерөнхийдөө бодлоос юм гоё хацартай яа. Тэгдэг бах л та уусаа нөө цаад санаа нөгөөсөө яг найрах гэдэг л хэлбэттэй эрэхтэй нөхцөл. Өсөж хэлж шүү дээ. За тэгээд ер нь миний бас нэг асуух гэдэг асуултуудаас бас ер нь бол бас нэг хүндрэлтэй зүйлсүүд уран бүтээлчийн хувьд бол хүндрэлтэй зүйлсүүд бол нэлээд л байдаг шүү дээ. Тэгээд эдгээр зүйлсүүдийг ер нь хэрхэн даван туулж ирсэн бэ, ирж байгаа бэ. Тэгээ мөн бас 10-аад жилийг бас бид нар ч яг те намааныгийн хувьд бол
тууллаа. Тэгээ бас уран бүтээлч нар гарч ирж байгаа. Ер нь бас ямар юу гэж зөвлөдөг үе те. Одоо бас нөгөө талаа илүү бас боломж нэгдэж гин үү тий. Тухайн цаг мөчөд гарч ирэхэд бас хэцүү байсан. Одоо бол харьцангуй ингээд юм бол нээлттэй болчихлоо ш тий. Тийм харьцуулаад шүү дээ. Баярлаа. Тэгээд яг хүндрэлтэй юмнуудтай тэгээ мундахгүй дээ. Ганц артист гэлтгүү бүх хүмүүст л тэгэл миний зовлон надад зовлон тэр хүний зовлон өөртөө зовлон миний яз жаргал өөр нөгөөний яз жаргал өөр штэ. Яг адилхан юмнаас яг адилхан юм өдрим гэж одоо байдгүй юм бэл л тээ. Тэгэл яг би хин нэгнээс илүү зааваг болохгүй тий. Тийм болохоор яг адилхан л тэгэл мэдрээл даван тулаал уйлж унчихтай умжаал тийж дэлдэхтэй дэлцэн үед тий байгаа яг адилхан. Харин одоо гарч ирж байгаа артистуудтай би чадхаар бас амар тусламар санагддаг. Би нэг 10 жил ойлгох гэж утсан юм чи нэг жилийн натар ойлгоод өгөөч гэмээр санагдаад ингээд сурсан юмнуудаа зүгээр ингээд түгээмээр байдаг гэх юм уу. Харамлаж суугаад би ч та хаашаа явах вэ гэж бодоод байдаг шүү дээ. Тэгээ яг өөрийнхөө дүү нартаа найз нөхөдтэй бол чартаараа яг энэ салбарынхаа өөрийнхөө яг мэддэг юм бол зөвлөж байгаа л та мэдгүй юм бол би угсаа хэлж чадахгүй. Тийм нэг тиймэрхүү байдалтай байдаг. Намаанагийн хувьд үзэгчдийн мэддгүү ер нь сүүлийн үед гарч ирж байгаа зүйлээс бас хуваалцаач. Эсвэл одоо нэг тэр болгоом одоо подкастэнд одоо яриад байдгүй ч гэх юм уу те. Эсвэл ингээл аялах дуртай, амтан дуртай гэдэг ч юм уу те. Нэг тиймэрхүү гоё факт байна уу? Факт. Гурлаач аюу гүн ярьчихсан. Хүн чинь тэгэл нөгөө үргэлжлэл хувьсаж өөрчлөгдөж идэг штэ те. Би бол тэрнтэй санал нийлдэг. Өнөөдрийн дэлгэр цэцэг магадгүй маргааш нөгөөдөр ихэд бас нэг өөр хоббитой болцсон байхыг үүсэхгүй байхгүй. Тэгэхээр нэг тиймэрхүү сонирхолтой зүйлийг ярил. Ямар ч нэг факт бол байгаа юм билээ. Би ганцаараа аялах дуртай юм бэл. Гэтэ гадагшаага бүр ганцаараа яг юу ч мэдгүй хин ч намайг танихгүй орнолоо. Зүгээр ингээл өөрөвчөө яг өөрөд аялах бол тэр яг амар чаленж исэн. Гэтэ яг ганцаараа аялсан орн гэх юм бол би Хонконг руу явж утсан. Тэгээд Солонгос руу явсан. Тэгээд Филиппин руу явсан. Тэгээд яг энэ бас ажил бас сургуулийн юм байсан ч гэсэндээ хажуугаар нь яг ганцаараа одоо хинээс тусламж авахгүйгээр яг аялсан гэх юм уу. Гойсон, аюу гойсон. Олон шин яг гадаад хүмүүстэй танилцаа тэр хүмүүсийн бодол ямар байгаад байгааг мэдэх надад өөр ингээд яг юм үзснүүд тайлна гэдэг шиг бүр пөөх. Энэ хүмүүс чинь ингэж боддөг юм биш үү? Хин соёл ямар сонирхолтой соёл вэ? Манайхан тэгэхэд энийг шал эсрэгээр нь бодож байхад нөгөө хүмүүс тэгж бодд юм байна. Энд одоо энийг холбох нь ерөөсөө ямар ч хэлээд энэ хүмүүсийн хэлийг сурах хэрэгтэй юм тий. Тэгээд цаагаараа ч гэсэндээ би өөрөө артистийн үед ганцхан ингээ монгол гэдэг хэл дотор ингээ баригдмааргүй шүү дээ. Би жоох ингээ хэл даваад алхамаар байгаа байхгүй яг артист гэдэг замналаараа. Тийм байгаа л тийм болохоор ер нь бас одоо нас сурж байгаа. Тий бас хичээж байгаа. Одоо 30 төгчэн тэгээд 30 давсан ч гэсэндээ яг энэс ч илүү залуу болохын тулд бас хичээж байна. Намаа ер нь дуучин урлагийн тал руу яваагүйсэн бол ер нь ямар мэрэгчлэлтэй хүн байх байсан бол би дизайнер байх гэсэн. Дизайнер. Бас их зохиох хаа тий. Хувцас ер нь outfit. Ер нь фэшн зүг рүү бас нэлээд сонирхолтой. Би ингээд яг гэрээсээ гарахаас өмнө бүр яг ингээд нэлээд харж хувцснуудаа ингээд сагдаг. Тэгээд яг гарахын өмнө тэр хувцас надад таалагдахгүй байл. Би шууд тайлаад юунаас ч хоцорч ийсэн. Хамаагүй яг таалагдчихж гэрээсээ гардаг. Таалагдах тэр лүкийг ордог бас сонирхолтой нэг факт байна тий. Таалагдах хувцас оролт хэдэн минут хэдэн цагийг ч хамаагүй өрнө. Гэхдээ заримдаа бүр үнэхээр ямар ч хувц бүр нэг юм юу хаваа болтгүй хэцүү үе байдаг тий. Яг юу ч ингэж микс хийгээд ингээд нэг болтгүй бас үе байдаг шүү. Намуунагийн нэг ярилцлагыг үзэж байхад нэг зүйлийг асуумаар санагдчихэв. Гэхдээ энэ асуух гэхээсээ илүү бас хүмүүс зөвлөгөө ялангуяа сургуулаа одоо төгсөж байгаа мэрэгжил сонголт хийж байгаа залуучуудад намууны юу гэж бас зөвлөгөө бол одоо яг л нөгөө 10 жилийн хүүхдүүдийн хувьд тий одоо яашээ өгөх цаг үе мэрэгчлээ сонгох цаг үе тэгэхээр намундаа бас энэ дээр юу гэж боддог вэ? Энэ дээр яг би анх болохоор ингэж хариулдаг гэсэн. Үнэхээр мэрэгчлээ одоо мэдхгүй байгаа бол юу хийгээ үнэхээр мэдхгүй одоо хин ээж аав чинь ч юм уу одоо энэ мэрэгчлэр сур гэдээ одоо шахаад байвал
1 жил гэп аваад тэгээд ингээд өөрийгөө ажил хийж үздэг ч юм уу те. Тэгээд одоо мэргэжлээ бас сонгуул яад юм бэ гэж би зөвлөдөг байлаа. Тэгсэн чинь одоо ингээд харсан чинь би анх ингээ архитектураар сурсандаа бүр амар харамсаад идэв гэсэхгүй хайрн 4 5 жил ёо. Тэгээ тэр чинь зүгээр ч байгаагүй дундуур нь интерьер рүү шилжиж мэлжэл бөө юм басахгүй. Тэгээ буцснаа ингээл. Тэгээд одоо ингээ харахаар тэр архитектор гэдэг мэрэгчлийг надад зааж исэн багш нарын тэр мэдлэг, харилцаа амар том агуу зүйл байсан юм байна л. Би тэндээс одоо яг амьдрал дээрээ зүгээр яг ингээд суурн ингээд бусдын 1 см ч одоо алдаж болдоггүй гэдэг юмыг би тэндээс зүгээр ингээд амьдрал руугаа шингээд авсан юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Одоо зааж исэн юм наа ингээд нэг юмдаа ингээд тууштай нэг юмыг ойлгох ингээд бүх юм тооцоотой жоохон лог ухаантай ингэж ханд гэдэг юмыг л би зүгээр хэдий хайсан ч гэсэндээ би авсан байгаа да би бүр ингээд сүүлд ингээд яг ойлгоод тухаараад мэрэгжил бүх сайх шүү гэж бодсон. Яг уу сор ерөөсөө юм сорж л байвал яг үнэхээр гоё юм байна л гэж бодсон. Сурсан эрдэм хүнд илүүдэхгүй гэдэг юм байгаа нь шүү дээ тий. Сая хамгийн ихэнд ярилцлагын ихэнд наманы өөрийн тоглолтын талаар тэрний одоо яг яагаад хийх болсон талаараа ярьсан тийм. Би яагаад энэс илүү хийж чадахгүй гэж бодож байсан. Тэгвэл ер нь урлагаар дамжуулаад нийгэмд одоо өөх үзэл санааны хувьд тийм энэ боломжийг та бас намаа юу гэж харж байгаа вэ? Ёо энэ бүр зүгээр гифт надад төгсөн бэлэг гэж би хардаг. Яаж ч юм ингээ миний бодлын үзүүрт ерөөсөө тийм муухай хүн ингээ санах тийм юм огтосооч байдаг байхгүй юу. Тэгэл өөрөө жоохон хохирсан ч юм уу нэгсэн хүнд туслаад байдаг жоохон сул тал. Одоо энэ миний ингээ хаяад сул тал болдог. Тэгтээ тэглээгээд би бас яг энэ үзэл санаагаа алдмааргүй л байхгүй юу тий. Тэгэл угаасаа ингээд төрсөн юм бол одоо тэгээд энийг нь жоохон давлгаалуулахын тулд одоо өгсөн бэлгэнд дуулах үг бичгэл юм биш үү. Энийг би ашиглаад хүмүүсийг айлуулах сайн зүг рүү залах нь одоо энэ одоо миний үүрэг л байгаа байхгүй. Түүнээс артист дуучин од гэдэг байгаа биш. Зүгээр л хүмүүсийг би хэдүүлээ ийшээгээ яваад тийшээ явахгүй шүү гэдэг ч юм үү. Тийм би сонгуулийн юу авахгүй ажил авахгүй. Надад бит сонгоорой гэдэг ч юм уу нэг тийм жоохон тийм одоо эсэргүүн мөртлөө одоо өөрсдийнхөө хүмүүсийг хамгаална гэдэг майндсеттэй л юм байна гэж. Тэгээ миний ордог бас хөндлөлтөө. Жоохон хилэнц тийм. Намаагийн талаар гарч исэн бас залруулаад хэлчмээр байдаг зүйл байдаг уу? Ер нь харцангуй гайгүй байдаг уу? Гайгүй баха. Би гайгүй гэж боддөө шүү дээ. Тэгээ угаасаа би байтугай тэгэл зүг зүгээр байгаа хүнийг тийм янз бүрээр нь хэлтэмж би нэрээ тэрэнд би бүр тассан. Энд миний бүр ингэсэн би бодлоо өөрчилсөн. Нөгөө би ч анх гарч ирж байхдаа амар махлаг байсан шүү дээ. Нилээ махлаг байсан байхгүй юу? Бараг 70 кг байсан шүү. Юун дээр үү? 1 2 3 дээр үү? Гитар орой дуулж байгаа юу? Тийм үү? Өстой тэгж анзаарч харж байгаа юм шиг. Тэр нөгөө өсөрөө ингээд онооцсон байхгүй. За. Тэгээд би тэндээс нөгөө нэг одоо жингээ хаяхтай болохоор за ямар ч тааш нөгөө гурил будаа сахар махар гэл хастай штэ. Тэгмүүд тоод би яг эдгээр бүтээгдэхүүнүүдэд бол за гурилын дал бүр нөгөө усгүй хөвчээсэн. Тэгээд зүгээр яг нэг өдрөөс эхлээд би гурилын дургу. Би дургу. Би төмс итгэх дургу. Гэл бодоод эхэлсэн чинь 2 3 жилийн дараа өөрийгөө анзаарсан чинь би өөрөө чихнээсээ дургу болчихсон байсан. Тэгээд бас айс крим идээгөө 2 жил мэл болсон байсан бас. Тэрийг нэлээд сүулт анзаарсан зүгээр яг жинхнээсээ бодоол байх тусам нөгөө нэг худлаа үгийг 1000 хэлэх тусам үнэн болно гэдэг чинь тэн дээр гарч ирсэн юм лээ. Тэгээд абилээ гэдэг очлоор зүр өөр дээрээсэн шүү. Тэгээд би ах гомдоод идэг гэсэн хүмүүс ингээд надад сайн үг гэж яриаг юм байж наваа ингээд хэлж ингээд тэгсэн чинь зүгээр юу юм бэл. Угаасаа нэг юм юу байгаа юм чинь хүн стрессээ зүгээр над руу гаргацсан байгаа байхгүй юу. Яг над дээр хурж ирэл миний чихэнд хилээгүй болохоос зүгээр бүгдээрээ нөгөө хутастай энэ утас чинь одоо баг зэвсэг шиг байгаа байхгүй. Хүнийг ингээд бүр ингээд алж маадгүй тий. Тэгээд тэрийгэл жоох ингэчлээ дээ. Угаасаа бүгдээрээ л ингэж байгаа шиг.
Тэгснэ би ч та бодлоо хөрчлээ. Наваа ингээл чи хөөрхөн наваа ингээл жаргаж явж байхад хажууд хурж ирж наалдаал тий. Наваа мөнгөтэй эдтэй байхад хажууд ингэж байж исэн хүмүүс наваг зоохот хинэн байлаа гэж бодоод үзсэн чинь тоотой хитгэн байна. Тэгээд би ч байгаарэ да. Хэрвээ энэ хүмүүс ингэж наваа ингэж хэлж байгаа бол наваа үзэн яг чихнээс үзэн баг ядаг үдээ. Яг тулаад би бүр нэгч төрөггүй болоод өөрөө өвдөж хавцснаа очиод туслаараа их жааха гэх юм бол баг тэр хүмүүс хүү миний охин яасан гэдэг наваг баг тэгэж аавч маадгүй хүмүүс байх гэж би бодсон юм. Тийм ээ энэ хүмүүс бол сайн хүмүүс гэж би зүгээр ингээд бодлоо өөрчилсөн. Зүгээр л стрессээ гаргачих шүү дээ. Тийм. Бас маш сонирхолтой. Одоо стресс гэх юм аа сонгож байгаа бол юм. За тэгээд намнаатай харилцаад үнэхээр таатай байлаа. Амар гоё юм 50 авратай бүсгүй охин байна. Тэгээд магадгүй бит хоёрын асуугаагүй. Тэгээд намаагийн бас ярмаар байсан, хэлмээр байсан өнцөг байвал бас хэлж болно. Тийм, ер нь тоглолтол айгу хэлмээр энэ дөө 4 сарын 4-нд анхны бие даасан тоглолт гэрэл гэдэг нэртэй. Тэгээд хэдүүлээ бүгдээрээ одоо зөвхөндөө гэрлээ галаа хасаацгаая. Тийм бид нэр хамтдаа нийлэх юм бол чаддаг, болчдаг гэдгийг одоо хүмүүсээ айгу тийм уриалмаар байгаа юм уу залуучуудаа. Тэгээ дээрэс нь одоо тэгт маань бараг дуусчих шүү нэр яг үндэ. Тэгээд сая өнөөдөр өглөө шалгуулахад бол нэг 10% тайлуулсан байна гэсэн. Амар happy байгаа, маш happy байгаа ёо. Баярлаа. Бийчэнэ. Үнэхээр гоё болох байхаа. Бүртгэлтэй байна. Тэгээд дараач гэсэн бас ойрхон бас тоглолт хийгээд өөрийнхөө фануудыг бас баясгаж байгаараа. Тэгээд утгагүй бас шинэ гарах одоо цомгуудад нь амжилт хүсье. Тэгээд шинэ дуунууд бүр яг тэр өөрийн дотоод мэдрэмж, дотоод зүрхийг илэрхийлсэн гахалтай уран бүтээлүүд болно гэж бүр итгэлтэй байна. Баярлалаа. Тэгээд 2026 онд гал морин жилдээ тэгээд гал шиг дөрүлзэж морь шиг дахиараа. Тэгнэ. Баярлалаа. Таарч гисэн. За баярлалаа.